Сайн байцгаана уу? Ухамсарын хүч подкастын маань үзэгчид, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр Ухамсарын хүч подкастынхаа энэ дугаараар бид бүхэн боловсролын тухай ярилцахаар нэгэн сайхан газрыг хүрэлцэн ирээд байна. Тэгээ энэ бол оюуны орчлон боловсролын төв. Оюуны орчлон боловсролын төв маань Америкийн нэгдсэн улсын 200 ихтэй сургуулиудад оюутан зурчилдаг ийм төв байж байгаа. Тэгэхээр подкастт маань өргөдөн ирсэн бишрэл маань бол энэ төвийн захирал байж байгаа. За тэгээд Америкийн боловсролын тухай бишрэл маань ярилцъя. Ухамсарын боловсролын тухай миний би ярилцъя гэж бит хоёр ингэж өнөөдрийнхөө подкастыг бэлтгээд байгаамаа. За өнөөдрийн амгалан айлтгая тань. За баярлалаа. За энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. Өнөөдөр намайг ингэж урьж оролцуулж байгаа туйлын их баяртай байна. Тэгээ хоёулаа одоо ингээ подкаст юм чинь хоёулаа тэгээ сайхан чөлөөтэй боловсрал гэж юу юм гэдэг талаар хоёулаа ярилцъя. Би бол одоо дотоод ухамсарын боловсрал те сэтгэлгээ ухамсарын хөгжил талаас нь боловсрал гэж би бол ойлгодог. Таны хувьд бол одоо гадаад боловсрал те ялангуяа энэ дэлхийн хамгийн өндөр боловсролыг олгож байгаа Америкийн ихтэй сургуулиудын боловсролын тухай ярих боломж танд байна шүү дээ тий. Тэгээ ер нь бол би өөрийнхөө подкастт оролцож байгаа хүмүүсүүдэд яадаг вэ гэхээр асуух боломжийг олгодог. Та надаас асуулт асууж өгөөч гэж подкастныхаа оролцогчийг өрдөг тий. Тэгэхээр та байж та миний ярьдаг сэдвийг мэдх юм чинь ухамсарын боловсрол дотоодын сэтгэл оюун ухаанаа хөгжүүлэх тэр боловсролын тухай та надаас асууж өгч. Би болохоор танаас яахаа тий энэ Америкийн боловсрол яагаад чухал юм бэ? Яагаад танайх энэ Америк руу энэ боловсрол жуулч хийж байгаа юм бэ? Гэж би асууя. Ингээд асуултыг бол мэдээж нөгөө урьж оролцуулж байгаа зочноосоо эхлэе. Та яг энэ талаар надаас юу гэж асуумаар. За ямар ч байсан юуны төрөнд би дотоод ухамсарын боловсрол гэж ер нь яг юу хэлдэг юм бэ тий? Ер нь яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг та нэг сайн тайлбарж өгөөч гэж. Зүйтэй. Бид нар ухамсар гэхээр бид нар нэг тэгж ярьдаг шүү дээ тий. Ухамсаргүй гэдэг шүү дээ. Ямар ухамсаргүй юм бэ гэдэг шүү дээ. Тэгэд энд бол юу хэлж яана гэхээр хамгийн түрүүнд бид нар бол ухамсар гэдгийг зөв бурууг ялган таних тэр ухамсар зөв бурууг. Тэгээд зөв бурууг ажиглаж анзаарч таньж мэдэх тэр ухамсар хүн болгонд ингээд нийтлэг соёл нийгэмд нийтлэг бүгдэнд нь байгаа юм шиг мөртлөө үгүй. Энийг бол хөгжүүлдэг хүн дотроо. Ёс зүй гэж тэгж байгаа шүү дээ тий. Ёс зүй тэгэл нөгөө нүгэл буян гэж ингэж ялгаж ирсэн шүү дээ бид нар чинь бол хуучин уламжлалт монголчууд бол тий. Тэгэхээр хүн яагаад энэ ухамсарын боловсрол чухал вэ гэхлээр хүмүүс бидний энэ тарих оюун ухамсарын хөгжил яаж явагддаг вэ гэхлээр бага наснаас эхлээд ингээд танин мэдхүүгээр дамжиж нэг боловсрол нь явагдаж байгаа бол нөгөө боловсрол нь сүнсний хөгжлөөр явагдаж байгаа. Сүнс ухамсарын дотоод хөгжлөөр. Бидний тарих ухамсарын энэ тарихны мэдлэгийн боловсрол бол гаднаас юм авч хөгждөг бол дотоод ухамсарын маань хөгжил бол яах вэ гэхээр дотгошоо орж өөрийгөө анзаарч гаднаас ихтэй мэдлэг авахаасаа илүүтэй өөрийгөө ажиглах, анзаарах энэ чадвараар хөгждөг. Тэгэд бид нар бол ихэнхдээ ингээл айгүй ухамсартай бид нар өөрийгөө ингээл боловсролтой гэж боддог шүү дээ тий. Гэхдээ яг ингээд нэг ямар нэгэн тийм үйлдэлтэй одоо уурлах ч юм уу янз бүрийн үг хэллэг ч юм уу тий энэ үед өөрийгөө анзаарч барьж авч удирдах тэр чадвараа ихэнхдээ алддаг. Өөрийн мэдлэгөө бид нэр ингээд автоматар хийдэг шүү дээ тий. Одоо уурлахгүй дээ гэж твцсэн ч гэсэн уур гардаг шүү дээ биднээс. Тэгвэл яг ингэж өөрийгөө анзаарч барьж тий өөрийгөө удирдах, зөв бурууг ялгах. За энэ дээр нь би уурлахгүй өнгөрчөө. Уурлахгүй харин ч би тайвнаар ингэ шийдчихье гэдэг юм уу тий. Ингэж сонголт хийх боломж бол ухамсарын хөгжлөөр бий бол. Дотоод ухамсарын хөгжлөөр.
энэ ухамсарын хөгжил дорой байна гэдг нь юу хэлж байгаа вэ гэхээр өөрийгөө захирч чадахгүй ерөөсөө урлах үедээ урлаад хашгичих үедээ хашгичаал тий. За тэгэл сайн мууг ялгахгүй зөв буруу хэрвэл урал янз бүрийн юм хийгээл. Тэгээ уул нь бол ингээд мэдлэгээр тий. За энэ чинь хүн чинь эерэг хандлагатай байх хэрэгтэй байна. За энэ чинь хүн чинь одоо сайхан хүнтэй сайхан харилцах хэрэгтэй байна. Уурлахгүй тайван байх хэрэгтэй байна. Хүүхдүүдээ загнаж ажиллаад ахаар буруу байдгийн байж гэдэг юм уу. Бид нар ингээд мэдлэгээр энэ бүгдийг бол мэдээд авчиж байгаа байхгүй. Гэтэл яг өөрөө ингээд яг үйлдэл ихлээр тэр цаад ухамсарч нь хөгжөөгөө учраас тэр хүчинд автаад сөрөг хүчиндээ автаад тэр сөрөг үйлдэлүүдээ гаргаад байгаа байхгүй. Тэгвэл ухамсарын хөгжил, ухамсарын боловсрол гэж юу хэлэх вэ гэхээр минийхэр шүү дээ тийм. Энэ миний ойлгож байгаа төвшөнд бол юу вэ гэхээр яг энэ өөрийгөө анзаарн захирч, өөрийгөө зөв байлгах тэр чадварыг өөрийгөө үнэн шударга сайн сайхан явуулж чадхад чиглүүлэн удирдах ийм л чадварыг хөгжүүлэхийг бол ухамсарын боловсрол гэж хэлдэг. Ойлгоод байгаа л да. Хоёлаа ингээд нэг асуулт асуугаад явъя заа юу. Тэгвэл одоо би тэгвэл асууя. За энэ мэдээж энэ дэлхийд дээр чи 200 улс орн байна те 190 улс байна. Энэ улс орнуудын дотроос яагаад заавал Америкийн боловсрол ингээд илүү байгаа юм? Яагаад заавал Америкт сурах чухал юм? За яг энэ талаар ярих юм бол нэлээд их урт түүхээр нь. За яагаад вэ гэхээр Америк нэгдсэн улс маань өөрөө олон үндэстний улс шүү дээ. за тий. За олон үндэстний улс болоод ирэхээр яадаг вэ гэхээр ер нь ингээд маш олон энэ тэндээс за Италиас, Америк одоо юу гэдгийг Италиас, Германаас, Англиас, Францаас, Хятадаас, Японоос тий. Бразилиас ч гэдэм үү, за Монголоос ч гэдэм үү, ингээд Филиппинээс ч гэдэм үү, Малайз, Австрал ч гэдэм үү, янз бүрийн орноор ингээс бөөнөрөө ингээ хүмүүс цуглуулчихаар За тэнд ингээ шал өөр соёлын холилдон. за Шал өөр одоо хүмүүсийн асар их өрсөлдөөн бий болчихж байгаа. за Тэгээ энэ хүмүүс чинь хоорондоо ингээ өрсөлдөж тэнд амьдрах хэрэгтэй болно шүү дээ. Одоо энд чинь тэнд чинь 340 сая хүн байна шүү дээ. Тэгэхээр эн чинь яг үхээр энэ түүх чинь бол 100 жил, 200 жил, 300 жилээр үргэлжилсэн л дээ. Гэхдээ энэ хугацаанд яаж яах вэ гэхээр тэр хөгжил бол маш эрчтэй хөгжиж байгаа байхгүй. Одоо бусад оронд өөрийнхөө оронд ингээ тайван байж исэн хүн бол тухтай орчиндөө байж исэн гэсэн үг шүү дээ. Тийм байжгаад гинтхэн шал өөр орчинд бөөн одоо янз бүрийн газараас ирсэн хүмүүстэй ингээ холилдоод амьдраад ирэхээр хүн ингээд өөрийгөө хөгжүүлэхээс аргагүй болдог байгаа байхгүй. Тэгээ энэ нь өөрөө энэ Америкийн нэгдсэн улсын хөгжил одоо энэ яагаад ийм мундаг одоо хөгжсөн те. Тэгээ энийгээ дагаа тэр боловсрол мэдлэг тэгээ тэр Америк руу ч өөрөө дэлхийн хамгийн шилдэгүүд одоо Эйнштейнаас өксүүлээл те. Дэлхийн одоо топ эрдэмтэд ингээл дандаа Америк руу очсон байдаг шүү дээ. Тэр чинь бас л шалтгаанууд нь янз янз л байгаа л да. Тэгээ энэ мэтчлээ ингээ тэр боловсрол нь өөрөө ингээ сайжирсаар дэлхийн хамгийн одоо топ одоо мэдлэгийг одоо эзэмшүүлдэг юм газар болоо хувирсан байгаа байхгүй. Америкт тэгээд 200 биш ээ. Тэгээд дэлхийн 200 орноос хамгийн олон үндэстэн бол Америкт л төлөрсөн байгаа тий. Тэгээд сургуульд нь сурахад бас тийм олон хүмүүс ингээд байж байгаа хөө. Тэгнь. Ер нь бол яг хуу би өөр Америкт бас сурж ирсэн нэг ярихад бол тэнд ингээ очиход бол за нэг 70% нь одоо яг үндсэн Америкчууд байх жишээ нэ тий. За тэгээд яг тэр оюутнуудын хувьд бол 30% нь бол энд тэндээс ирсэн янз бүрийн оюутнууд ингээд холилдоо Японоос, Япон оюутнуудтай, Хятадтай, тэгэл Солонгосчуудтай, тэгэл Итали залуучуудтай, тий, Герман залуучуудтай ингээд танилцаад ингээд танах бол тэгээд Америкийн 200 их сургуулийн 210 их сургуультай 210 их сургуулийн одоо аль биесны төлөөлөгч юм байна. Тэр 210 сургууль руу оюутан зочлъя, сурья, Америкт сурья гэх юм бол 200 сургуулийн боломжийг танах олгож байна гэж ойлгох нь. Тий, 210 сургууль руу манайх тэтгэлэг олгож явуулдаг байхгүй. За одоо таны асуулт. За одоо би нэг ийм асуулт асууя гэж бодож. Ер нь ухамсарын боловсрол дотоод мэдлэгээс гадна энэ зөв буруу гэж яг юу юм? Зөв буруу гэдэг чинь хүн яаж ялгах юм те? Одоо хүүхэд хэд чинь зөв буруугаа мэддэггүй шүү дээ. Тий. Тэрнээсээ болоод загнуулж идэг те. Тий. За тэгэл одоо хүмүүс чинь одоо ингээл ажил амьдрал дээр гараад
алдаж оноол тэгэл амьдрах гал ингээл зөв буруугаач мэдэхгүй ингээл явж штт. Тэгэхээр энэ зөв буруу гэж яг юу юм бэ те? Яг. Зөв бурууг ярихын тулд бол би өөрийнхөө таньж мэдсэн зүйлээсээ л ярина л да. Нийт зүгээр ингээд нийгэмд бол зөв буруугийн ойлголтыг ярих гэх юм бол энэ чинь маш их юм ярих болчихно. Тэгэхээр хүн өөрийнхөө ингээд дүгнэх юм бол чинь зөв буруу гэдэг юм чинь их харьцангуй ойлголт болоо явчихна. Тэгэхээр миний ингээд таньж мэдж байгаагаар юу вэ гэхээр ердөөсөө л хүн бол гурван зүйлээр үйлдэл хийдэг. Нэг нь бодол, оюун ухаанаараа хийдэг, нөгөөх нь бол үг хэлээрээ хийдэг, нөгөөх нь бол биеэрээ хийдэг. Биеийн үйл хөдлөлөөр хийдэг. Энэ гурван янзын энэ үйл хөдлөлүүд маань бүгд ямар нэгэн байдлаар заавалчгүй үр дагавартай. Заавал үр дагавартай. Ерөөсөө л үйлдэл болгон үр дагавар итлүүл. Тэгээ өөрөө тэр үр дагаврыг би өөрөө эдлэн эргэн тойрны хүмүүс нь ч эдлэн нийгэм ч эдлэн. Тэр хүн хаана ямар төвшөнд байгаагаас хамаарна те. Магадгүй төр засгийн удирдагч нэг хүн болвол олон нийтийн телевизийн хэрэгслэр за эсвэл бол сэтгүүлчид ярилцлага өгж чад нэг үг эвгүй хэлэхэд тэрний үр дагаврыг улс орондоо яриа хүртэж болно шүү дээ. Буруу хэлэхэд. Тий, нэг үг л буруу хэлэхэд. За зүгээр нэг хөдөөний малчин хүн болвол хөвшөнтэйгээ хоёулаа ярьж гад нэг үг буруу хэлэхэд тэрний үр дагавар тэр үгэнд эндэл өнгөрнө. Тэр үгэнд эндээ нэг хэрүүлүүлээд өнгөрнө. Тэгэхээр хүн хаана юу байгаагаас хамаарат үр дагавар бол тийм үр дагаврын царай хэмжээ нь бол тийм байна. Ямар ч л байсан үр дагавартай гэдгийг л санах хэрэгтэй бид нар. Зөв буруу ярихын тулд. Тэгвэл энэ үр дагавар гэдэг зүйл чинь яадаг вэ гэхээр тэр хийсэн үйлдэлтэйгэн адилхан үр дагаврыг бид нар буцаагаад эдлэнэ. Тэгээ энэ бол одоо нөгөө ингээд үлийн үрийн онол гэдэг нь бол орно л доо. Буддийн гүн ухааны тий. Тэгэхээр юу адилыг үйлдэн тэр адилын үр дагаврыг би өөрөө хүртэн эргэн тойрныхондоо хүртэн. Тэгвэл зөв буруу гэж юу хэлэх вэ гэхлээр шүү дээ. Үр дагаварт нь бэрхшээл, зовлон бэрхшээл өөрөө эдэлдэг, бусдад эдлүүлдэг тэр үйлдэлүүдийг буруу үйлдэл гэж хэлнэ. Үр дагаварт нь. Бусдыг зовоодог, өөрийгөө ч зовоодог. Тийм үйлдэлийг бол буруу үйлдэлүүд гэж хэлнэ. Үр дагаварт нь бусдад сайн сайхныг эдлүүлдэг, өөрөө сайн сайхныг эдэлдэг ийм үйлдэлүүдийг бол зөв үйлдэл гэж хэлнэ. Ухамсарын хөгжил ингээд дотоод бид нар өөрийгөө анзаарах, ажиглах, бясалгал хийх энэ дадлаар ухамсарын хөгжил маань ингээд өсөж штэ тий өсөж штэ. Тэгэхээр энэ хөгжил нь өсөд байгаа хүн яах вэ гэхээр нөгөө л нэг автоматар ингээд нөгөө хараалын өгөөд ингээд урсгаж яадаг штэ тий. Тэр нь бүр ингээд дадал болцсон. Тэгээд өөрөө мэдлгүй тэр үгээ хэлж яадаг тий. Тэгвэл яг энийг би чи ингэж хэлээд дээ шүү. Эн чин буруу шүү. Эн чин тэ сөрөг үр дагавар би идэх юм байх шүү. Идлээд байна шүү. Эргэн тойрны хүмүүст ч гэсэнтэй таатай үр дагавар хүртэхгүй шүү дээ, тий. Тэгвэл энэ үр дагавар чинь буруу юм байна гэдээ өөрийгөө хянж барьж цагдаж өөрийгөө засаж зөв бурууг ингэж ялгаж ингэж чадах бол ухамсарын хөгжил явагдаж байна гэж үзнэ. Тэгээ зөв буруу дээр бол товчхондоо үр дагавартай гэдгийг санаад өөртөө болон бусдад муу үр дагавар, зовлонтой үр дагавар эдлүүлж болох үс үйлдэлүүдийг хийхгүй байх нь бол одоо зөв үйлдэл юм да. Тэр хийж ивэл буруу үйлдэл юм. Тэгэхээр ерөөсөө эн чинь өөрийнхөө бодож байгаа зүйлээд хүртэл маш сайн хянаж тэгээд түүнийг амнаасаа гаргах, биеэрээ үлдэх хоёроо эхлээд бодол дотроо маш их хянаж гаргах шаардлагатай байна шүү дээ. Яг зөв тий. Хянах чадвар, ухамсарын хөгжил бол ерөөсөө өөрийгөө хянах, удирдах, өөрийнхөө оюун ухааныг бодлоон захирах, бодлоон анзаарах чадвар гэж бас тодорхойлж болох юм шүү. Ухамсарын боловсрол гэдгийг бол тэгж бодож байна. За тэгвэл одоо миний асуулт те. Би нөгөө өөрийнхөө юмыг ярьчихэл баг асуулт юу асуулт юм бэлээ гэж бодож штэ. Энэ удаагийн подкаст бас жоохон сонирхолтой байж магадгүй юм байна шүү. Яг тэгэхээр өмнө нь бол дандаа ингээл би яриад тэгээд нөгөө хүмүүс маань асуугаал ингэж хийсэн байхгүй юу? Хоёулаа зэрэг асуугаад ингээ явахаар бас жоохон сонирхолтой нэг юм подкастын хэлбэр байж болох юм байна. Одоо бол би тэгэхээр юу асуух вэ гэхээр ер нь Америкт
сурахад тийм их зардалтай юм биш үү гэдэг тийм ойлголт өгдөг шүү дээ. Америкч одоо доллар те төлбөр мөлбөр бүх юм доллараар хийн. Тэгэхээр чин Солонгос хятад ч юм уу сурсан нь бол арай хялбар, арай хямдхан. Эсвэл дотоодынхоо экстэйд сургуульд сурсан нь бол хямдхан. Тэгэхээр Америк руу сурна гэдэг бол нэлээ мөнгөтэй хүмүүсийн хийдэг ажил юм биш үү гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ. Тийм ээ тийм. Тий. Ер нь бол тийм ойлголт байгаа. Ер нь ч тийм байдаг. Тийм ээ. Гэхдээ манай төвийн хувьд бол их өндөр тэтгэлэг өгдөг учраас хүүхдүүдэд ер нь тэр зардал бол маш их багасдаг. За ер нь бол Солонгос сурахтаа ер нь ойролцоо болдог гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ Солонгост сурах, Америкт сурах хоёрыг ер нь хүмүүс мэдэндээ ямар дараа нь ямар ялгаатай те ямар дараа нь Ямар ялгаатай байгаа. за жишээлхэд за жишээ би яриа л да. Солонгост ажиллаж за Солонгос төгслөө тэр залуу. За тэгээ Солонгос төгсөөд Солонгост ажиллаж амьдрья удаа хугацаанд тийм ээ. Гэт ингээ бодох юм бол за яг нэг 4-5 жил ч юм уу 2-3 жил ажиллана. За тэгээ солонгосчууд яадаг вөхөр нэг үндэстний улс учраас ер нь манай монголчуудыг ажиглаж яхад нэлээд тийм гадуурхах хандлагууд их ажиглагддаг. Тэрийг хүмүүс сайн мэддгүй. Яг яаж мэдгэвдээ хүмүүс чинь хямдын одоо солонгос явуулж байгаа шүү дээ. Америкт төгссөний дараа бол хамгийн наад зах нь бол тэр асуудал олон үндэстний орн учраас тэр асуудал бол ерөөсөй бараг байдгүй. Угаасаа тэнд бүх улсын үндэстэн байж идэг учраас тэр чинь хамгийн чухал юм байдаг байхгүй. За хүмүүс бол цалин малин одоо юу гэдгийг доллараар мөнгө тэнд нь олчих байх эсвэл тэнд воноор мөнгө олчих бач гэдэг юм. Энэ талаас нь харж байгаа байж болох юм. Гэтэл яг үүндээ цаана нь бол тэр хүмүүс хоорондын харилцааны асуудал явагддаг байхгүй. Энэ харилцаа чинь яг гэж маш чухал байдаг. Дээрээс нь амьдрах орчин. Америк нэгдсэн улс бол амьдрах орчин нь бол асар орон зай томтой. Одоо таатай амьдрах одоо бүр нөхцөлийг маш их бүрдүүлсэн улс шүү дээ. Тийм байдаг. Дээр нь англи хэлөө. Тийм. Тэгээ дээрээс нь англи. Америкт төгссөний дараа бол хүн тэр дипломоор одоо Америкт ажиллаж болно, Европын бүх улсуудад ажиллаж болно. Австрал, Ирланд, Британи тий одоо юу гэдгийг бүхэл улсад ажиллах боломжтой байдаг байхгүй. Солонгосын дипломыг бол Америкт бол ширдэггүй байна. Тэгээд Солонгост сурах, Америкт сурах хоёрын зардал нь бол ойролцоо. Тий, ер нь бол манайх бол тэтгэлэг олгоод тэр нь ойролцоогоор зардал нь бол ойролцоо тусч байгаа. Тэтгэлэг олгочхоор ойролцоо болчихж байгаа юм тий. За. Тэрнээс бол Америкийн нэгдсэн улсад сурах нь бол өөрөө мэдээж өндөр зардалтай л да. За. Тэгвэл тэтгэлэг олгочхоор Солонгост одоо тэтгэлэггүй сурснаас Америкт тэтгэлэгтэй сурах нь зардлын хувьд бол ингээд ойролцоо болно. Тий. гэж ойлгох юм уу? Эсвэл бол Солонгосоос тэтгэлэг аваад сурсан ч гэсэн тий, ер нь яг би энд ер нь ингээд дэлгэрэнгүй ярьчих гэж бодож байна. За. Ер нь манай сургуулиудын маань дундаж төлбөр жилийн 55 мянган долларын төлбөртэй байдаг байхгүй? Дунджаар. За тэгэнгүүт манайх тэтгэлэг олгоод үлдээдэл төлбөр бол жил болгон байр, хоол, сургалтын төлбөр бүх зардал ороод жилийн 13-аас 14 мянган доллар болдог байгаа. За тэгээд тэр тухайн хүүхэд маань өөрөө спортын одоо спортод дуртай. Спортоор ер нь хичээлдэг. За. Тийм хүүхэд байх юм бол үлдгэлийн 13-4 мянган бүр 0 болох боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр бүр өнгөө сурах боломжтой гэж ойлгох хэрэгтэй. 100% ч тэгэл явах. Тийм 100% байр хоол бүх зардлаа ингээд даалгаад дээрээс нь сургалтын төлбөрөөр бүрэн 100% даалгаад ингээ өнгөө Америкт сурах боломжтой гэж ойлгох. Тэгэхээр нэг жилдээ нэг 30-40 сая төгрөгийн зардал бол гарна гэсэн. Тий, 40 одоо яг өнөөдрийн ханшаар бол 40 гаруй сая төгрөгийн зардал. Тэгэд ер нь юу яадаг юм шүү. Америкт очиод эхний жилэл жоохон тийм байдаг болохоос ер нь очиод бас тэр нөгөө хөдөлмөрийн хөлс өнтер өндөр байдаг болохоор бүгдүүд ер нь өөрөө төлбөр мөнгө олоод сурчдээ юм шүү. Үгүй юу? Тэр бол ер нь бүр боломжтой. Тий. Яг энэ подкастн дээр бол нөгөө учраас яг Америк нэгдсэн улсууд бол
хичээл тарсан үед бол хууль ёсоор бол ажиллах хэрэг бол байдаггүй л дээ. За Тийм болохоор тэр талаар би яг одоо энэ бүр ярьж болохгүй байна. Гэхдээ ер нь бол тэнд 40 мянган гаруй монголчууд байгаа. Та хэд бол өөрсдөө тэр асуудлыг бол мэдчихэж байгаа хаа гэж бодож байна. Боломж бол байх нь байдаг. Тийм байдаг. Би бол яхав зүгээр л ингээл нэг жирийн те эгэл ингээд нэг хөгөд нь шүү дээ. Тэр хүмүүс яагаад Америкт сурч болохгүй юм бэ? Америкт сурах боломж байгаа юм шүү. Гэдгэл талаас нь л бодоод байна л та. Тий. Яг нь ер нь бол би спортын ер нь талаас нь хүүхдүүдийг дэмжмээр байгаа. Нэгдүгээр спорт өөрөө гоё. Би өөрөө 10 жил байхдаа волейбол спортоор хичээлдэг байсан. За. Улсын аваргын төрт ордог байсан. За тэгээд бас гүйлтээр хичээлдэг байсан. 5000 метрийн гүйлт чи өөрөө одоо энэ стадионы 400 метрийн тойрог ба штэ. Тэр чи яг 12 3 тойрох тийм хам хурдаараа тэрийг чи 12 тойрно штэ. Нэг тойроод ингээ гүөхэл хам хурдаараа гүөхэл ямар хэцүү үлээ те одоо бол. Тэгэхээр тэр чи байдаг хурдаараа 12 удаа тойрдог байхгүй 5000 метрийн гүйлт гэдэг чинь. Тэгэхэд би тэнд бол ингээ төрүүлээд гүйдэг байсан. Тэгэхээр энэ спорт гэдэг бол их гоё. Ер нь хүний тархийг маш сайн ажилуулж өгдөг. Одоо цусны эргэлтийг сайжруулад хүний тархи бол ингээ спорт гоё бие ялдрах сайхан болно. Тийм шүү. Тэгэхээр ер нь бол хүн бол одоо хаанч сурдаг байсан, ер нь ямар ч мэрэгжил эзэмшдэг байсан, давхар спортоор хичээлэх нь өөрөө тэр хүн маш сайхан одоо дараа дараагийн амьдралд нь хэрэгтэй зүйл байхгүй. Тэгэхээр ийм спортод дуртай хүүхдүүдийг бол манайх бол 100% одоо тэтгэлэг олох бүрэн боломжтой байдаг юм аа. Америкийн нэгдсэн улс орох. За одоо таны асуулт. Одоо жишээ нь хөдөөний хүүхэд за хотын хүүхэд те. За одоо аймгийн хүүхэд ч гэдэм бүр одоо хөдөөний мал дээр байгаа хүүхдүүд ер нь ингээд гадаад орнд ч бай, Монгол орнд ч бай ингээд сурж боловсроход дотоод тэр ухамсарынх нь боловсрол ер нь хоорондоо ялгаатай байдгүй. Ер нь ялгаатай байх боломжтой юу ер нь. Тэд нэр ер нь ингээ хоорондоо ялгаа ер нь харагдах боломжтой байдгүй ер нь. Боломжтой, ялгаатай байх л гэж бодож байна. Яг тэгэхээр ухамсар гэж энэ за ухамсар гэж бол одоо сүнсний хөгжил нэг хэсэг та тий. Жохон шашинлагаар ярих гэх юм бол сүнс гэж ярьж штэ сүнсний хөгжил гэж ярьна. Тэгээ энэ сүнсний хөгжил ухамсарын боловсролыг дарангуйлдаг зүйл нь өөрөө мэдээлэл байгаа байхгүй юу? Хэтэх мэдээлэл. Тэгэхээр Улаанбаатар хотод ингээд амьдарч байгаа хүүхдүүд бол асар их мэдээллийн юм дарангуйлалд ухамсараа гарлуулж байгаа шүү дээ. Мэдээлэл гарлуулж шүү дээ гэсэн тийм. Тархины энэ их ингээд мэдээлэл авч байгаа чинь өөрөө тэр мэдрэмжээ хаагаад ингээд юу ячдаг гэдэг. Ухамсарын боловсрлоо ингээд доройтуулдаг. Бид нар бол ингээд мэдээлэл аваад байгаагаа аюу боловсрол эзэмшээд байдаг гэж ойлгоод байгаа байхгүй. Яг энэ бол мэдээлэл. Тэгвэл яг хүний өөрийн тэр нөгөө сүнсний чадамж чадвар дотоод ухамсарын их шавхдшгүй хурц нөөцөн шүү дээ тий. Энэ дотоод сүнслэг энэ чадвар маань бид нар хөгжих юм бол бид нар юу хийж чадчих шүү дээ. Заавал мэдлэгээр биш. Нөгөө мэдрэмжээрээ хийдэг. За тэгэл шийдвэр гаргах зориг хүч сэтгэлийн тэнхээ инээ тэрэгээд юмнууд байдаг. Эднэр чинь бол яг бидний тэр дотоод сүнсний ухамсарын чадамж хүчээс тэрийн хөгжил ямар байгаагаас их хамаарат байгаа байхгүй юу? Тэгэхгүй одоо бид нар чинь бол яаж яах вэ гэхээр ингээл хүүхдүүдээ нэг л их л ингээл мэдээлэлээр бөмбөгдөөр. За өнөөдөр утсаа оцол хүүхдүүд ч их л мэдээлэл донд байна л та бүр өсөөгөө тий. Тэгэл хичээлээ гэдэг хийсэр хагаад сэтгэл готролтой хүүхдүүд ороод ирчих шүү дээ. Сургуультай айгүй маш үнэтэй сургуульд явуулаад байдаг. Тэгсэн чинь харилцааны асуудалтай, янз бүрийн юм донтолттой. Тэгээд ийм хүүхдүүд олшроод шүү дээ. Одоо улам олшроод. Тэгэл одоо хоорондоо зодтолтож байна. Хоорондоо зүй бус байдал маш ихээр гаргаж шүү дээ. Тэг энэ нь ийм болох гэж бид нар тэгж их тархины мэдлэгээр бөмбөгдөх шаардлага байна уу? Энэ боловсрал мөн үү гэдэг асуудал бас гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дотоод ухамсарын боловсрал гэдэг зүйлээ бид нар бол бас жоохон орхигдуулаад байгаа болов.
Тэгтэл бол зүгээр хөдөө зүгээр ингээд яг юм мэдээлэлээс хол байжгаад тэгээд ингээд ирж байгаа хүүхэд бол юмыг илүү хурдан сурч байна. Илүү хүнлэг, илүү төвчээртэй, илүү сэтгэлийн тэнхээтэй, илүү зоригтой, шийдэмгий тийм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын орчинд бол ингээд яалтчгүй сурах боловсролын ялгаа бол гарах нь бол мэдээж гарна. За зүгээр яг ухамсарын боловсрал талаасаа ярихад бол энэ их мэдээлэл чинь бидрийг бол ер нь сурч дотоод яг өөрийгөө хөгжүүлэхэд бол төдийл нэг сайн болохгүй байх шиг байна шүү. Тэ. Ингээд одоо орчин үеийн боловсрал ч гэсэндээ тэгж байгаа юм зү. Мэдлэгээр хийж болдог бүх зүйлүүдийг нөгөө хиймэл оюун ухаан чи хийгээд байгаа зү. Тэгээд байгаа. Тэ. Одоо дамаа сүүлийн үед бол супер компьютер гэдэг байгаа шүү дээ, тий. Супер компьютер гэдэг чинь ер нь ямар хөө хэмжээний компьютер гэдэг байгаа. Жишээлбэл би хүмүүст ойлгуулахад персонал компьютер буюу одоо бидний лаптоп хэрэглэж байгаа, тий. Персонал компьютер гэдэг ширээний компьютер байдаг шүү дээ. Супер компьютер бол 100 мянган ширхэг персонал компьютерийн чадaltaй байдаг байхгүй юу? Гэтэл одоо юу болж байна вэ гэхээр квант компьютер гэж гарч ирж байгаа. Квант компьютер яаж ийм вэ гэхээр нөгөө супер компьютерүүд байгаа шүү дээ. Тий. Дахиад 100 мянган супер компьютер нийлсэн юм шиг хүчтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр шатад дийлдэхгүй. Ерөөсөө дийлдэхэ болж байгаа гэсэн үг. Дээрээс нь одоо хиймэл оюун ухааны одоо софтвер тий. Энэ чиглэл бол одоо маш хурдтай өсөж хурдтай болж байгаа. Тэгэхээр бол одоо энэ мэдлэгийн одоо энэ юм гэдэг чинь өөрийг сонирн болчоол байгаа юм л да. Одоо мэдлэг эзэмшин гэдэг чинь өөрийг сонирн талуугаал болж байгаа л. Тийм шүү дээ. Ер нь тэгээд ингээд харж байхад хүмүүс ч гэсэндээ бид нар өөрсдөө амьдрал дээр ч гэсэндээ те ингээл нэг шийдвэр гаргах гээд ингэхэд байна шүү дээ. Дотроос нэг мэдрэмж орж ирээд энийг хийгээл нэг зориглоод хийхэд тэр нь зөв болдог. Эсвэл тэр мэдрэмжээ даахгүй тооцоолж үзээл те. Таны машин дээр бодоол ингээл бодож байгаа тооцоолж байгаа шийдвэр гаргасан чинь тэр нь буруу болдог. Ийм тохиолдлууд бол асар их байгаа шүү дээ. Маш их байдаг. Энэ чинь бол нөгөө л нэг те дотоод сүнс ухамсарын боловсрал хөгжлөн дарцсан хүмүүсийн л бас нэг юм хийдэг алдаа штэ. Илүү энүүгээрээ явдаг хүмүүс бол дандаа зөв шийдвэрүүдийг оновчтой гаргаад яваад байдаг те. Нөгөө 10 жил байхад бид нарт нэг тийм яриа байдаг байсан штэ. Тэгээ 10 жилд ч гэж одоо ингээл саяхан чиглэл яригдж байдаг. Муу сургалтнууд нь амьдрал дээр гараад ирэхээр илүү сайн амьдраад байдаг. Онц сургалтнууд нь болохоор амьдрал дээр гараад ирэхээр алдаад байдаг. Тэ. Эсвэл бол яахаа ингээд бас муу сургалтын ажилт нь болоод байдаг гэж боддог. Яг тэр бол нэг хоёр талтай. Нэг онц сургалтангууд гэдэг маань ямар хүмүүсийг ихэнхдээ хэлээд байна вэ гэхээр нөгөө яг даалгаврыг ингээд ёсчлон гүйцэтгэдэг. Яг зөв. Тий, багшийн ингээ хэлсэн, даалгасан зүйлийг яг ёсчлон гүйцэтгэдэг, сайн гүйцэтгэгч бол тал руугаа болоод хувирцсан хүмүүс хэлээд тах шиг байна. Яг зөв, яг. Тэрийг манайхан онцтонгууд гэж хэлээд байгаа. Тийм, онц сурах нь буруу юм шиг ойлгож байна. Буруу юм шиг ойлгож байхгүй. Онцтонгууд гэдэг бол уг нь миний бодлоор арай өөр юм байна. Шилдэгүүд гэсэн үг. Яг онор яг. Уг нь бол шилдэгүүд гэсэн үг. Тийм байна. Тэд нар бол харин ч бүр цойлох хэвээр хүмүүс юм байна. Тийм шүү. Тэд нар бол онцтонгууд буюу тэд нар бол ингээ тарих толгой бүх юм ингээ мэдрэмж бүх юм ингээ маш их хөгжсөн. Тийм хүмүүс. Тэгээд хичээлдээ асар мундаг. Жаахан сахилахгүй бас байна. Сахилгуудах үе байна те. Спорттооч сайн. Тэг бүх юмдаа тэгээ урлаг спорттооч орно. Эднэр бол онцтонгууд байхгүй уг нь бол. Яг тий. Яг миний хэлэх гэж байгаа санаа бол тэр хэдийн муу сурж исэн ч гэсэндээ ингээ амьдрал дээр гараа сайн явж чийна гэдэг чинь тэнд юу вэ гэхэлэр дотоод ухамсараа мэдэрдэг. Дотоод сүнсний хөгжил мэдрэмжээ дагж чаддаг. Тэгж нөгөө нэг зөв шийдвэрийг оновчтой гаргаж чаддаг. Толгоогоо ажилуулаад бодож тооцоолоод байхаасаа илүү тий. Тэр мэдрэмжээ дагаад ингээд явждаг. Тийм ухамсарын боловсрал нь бас байсан байна. Тий, тэрийг л яг нэг арай өөр хэлбэрээр хэлээд байхын хүмүүс буруу ойлгоод ерөөсөө онц сурах нь буруу юм байна. Тий. Ерөөсөө хүн тэгвэл баг муу сурж яах нь баг зүйтэй юм байна. Яг үнэ. Хичээлээ ээхгүй явж яах нь баг зүйтэй юм байна гэсэн ойлголт руу орчих гээд байгаа байхгүй манай. Тэгж болохгүй шүү тий. Бас тэгж хамаагүй болохгүй тий. Тэгж бодоод болохгүй. Ерөөсөө биднэрт манай монголчуудын хувьд нийтлэг нэг юм
боловсролын тухай ойлголт нь бол дээд сургууль сурчуулал боловсрол эзэмшилээ болчлоо гэж нэг ойлгодог нэг юм ойлголттой шүү дээ. Диплом авчихсан. За тэгэхээр одоо ингээл хүн болцсон. Тухайн хүн бол хөгжил хувь хүнийхээ хөгжлийн ингээд тэ өндөр түвшинд хүрчлээ. Болчлоо гэж. Тэгэхээр энэ нь бол ингээд бас өрөөсгөл байгаа даахгүй. Яг их сургуулийн дипломоор насан туршдаа амьдрах мэдлэг боловсролоо олоод авчлаа гэж бодох юм бол энэ шиг худлаа юм байхгүй шүү дээ. Зайлшгүй цаашаа хөгжүүлээд явах хэрэгтэй. Ялангуяа дотоод энэ тэ өөрийгөө олон танин тэрэгээ даа чин дотоод энэ ухамсарынхаа учрыг олчих гайдал байгаа шүү дээ. Энэ зөв рүүгээ бид нар бол зайлшгүй явах хэрэгтэй юм шиг харагдаад байгаа шүү дээ. Одоо яг би ч нөгөө бас боловсролын бизнес боловсролын үйл ажиллагаа явуулдаг болохоор ер нь их анзаарэгддэг. За. Одоо энэ дэлхийн нийтийн хандлага бизнес энэ боловсролын хандлага ч өөр их сонирн болж хуурж байгаа юм. За. Түрүүний ярьсан дэр квант компьютер энтер гарснаас болоод за энэ технологи буюу хиймэл оюухан технологи гарснаас болоод хэд хэдэн мэргэжлүүд ер нь одоо ойрын үед ер нь устгана гэж үзэж байгаа. За жишээлхэд одоо нягтлан бодох бүртгэл. Энэ бол маш хурдтай хүчтэй одоо тооцоолон бодох үйл ажиллагааны дүнгээс дор нь маш хурдтай боддог болно гэж байгаа. За маркетингийн менежерүүд. За тэгээд хуульч нар. Яг нь цөөхөн хуульч байж болно. Гэхдээ ихэнх хуулиудыг бол тооцооллын дагуу шууд хийдэг болно. За ингээд цаашлах юм бол нэлээд олон мэргэжлүүд ингээд явна. Тэгэхээр энийг сайн өөрчлөө бодож тооцоолж ер нь ямар хөө мэргэжлэр хүн цаашдаа явах уу? За хүүхдээ Америкт боловсрол эзэмшүүлээ гэхэд ер нь ямар хөө мэргэжлэр явах нь зүйтэй юм тийм ээ. Гэх мэт юм сайн тооцоолох хэрэгтэй болчихж байгаа юм л да. Ер нь надад дээр хүүхдүүд ингээ орж иж байхад ихэнхдээ хүүхдүүд би бизнесмен болно гэж орж ирдэг. За. Сайн байна мэдөө сайн байна. Бизнесмен болох гэж байгаа юм байна гэдэг ингээ. За чи юугаар сурах юм гэхээр ихэнх хүүхдүүд за 100-ны 70% нь бизнес удирдлага сурна гэдэг байхгүй. Тэгэхээр бизнес удирдлагаар сураад бизнесмен болчихгүй л дээ. Энэ дээр бол ер нь би зүгээр жишээлхэд дэлхийд дээр хамгийн мундаг явж байгаа зүгээр одоо сайн бизнесмэнүүдийг харах юм бол ихэнхдээ инженерүүд байдаг. За Facebook-ийн Zuckerberg инженер байгаа тий. За Microsoft-ийн Bill Gates өөрөө инженер. За Elon Musk энтер гэдэг одоо нөгөө Tesla энтергийг хийгээд байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө физикч юм баггүй. Физикч юм. Тэгээ энэ бол бас инженер хүн. За тэгээд цаашлах юм бол нөгөө бидний гар утас хэрэгэлдэг нөгөө iPhone-ы үүсгэсэн юм бэлээ. Steve Jobs. Тэгээд эднес ч өөрөө инженер. Ингээ ингээд цаашлах юм бол бүгдөө ихэнх нь ингээ инженерүүд гэдэг байхгүй. Тэгэхээр энэ инженерийн боловсрол гэдэг бол өөрөө хязгаарч өөрчлөхгүй юм аа. Энийг сайн ойлгох хэрэгтэй байхаа л гэж би хүмүүст тийм байх шүү. Тэгээд хүмүүсийн хувьд яг тэр нөгөө боловсрол гэдэг чинь нэг тийм удирдах биш нэг үнцэн бүтээх мэдлэгийг олж авах. Нэг юм бүтээгээд байгаа шүү дээ. Бүтээх тэр нэг юмыг арга ухааныг олж авах гэж ер нь ойлгож тодорхойлол зүгээр юм биш үү тэгвэл. Тийм байна. Тэгэхээр ер нь би бас тэгэж бодоод байгаа. Ер нь энэ дэлхийд дээр маш мундаг явж байгаа бизнесмэнүүдийг хараад хахад ихэнхдээ ямар нэг юм бүтээсэн байдаг байхгүй. Тэгээ би одоо энэ Монголын залуучуудад хэлдэг. Та хэд Америк яваад очиод ингээд сурахаараа аль болохоор инженерийн боловсрол эзэмшээч. Болж өгвөл одоо физик, математик тэгээ энэ одоо энэ суур энэ хүчтэй том энэ боловсролыг эзэмшээч. Дараа нь бизнес удирдлага бол маш амархан мэргэжил واخгүй. Тийм шүү дээ. Тэгвэл боловсрол гэдгийг хоёулаа гоё тодорхойлолт гаргаад ирлээ биш. Та нэг тодорхойлоо. За боловсрол гэдэг нь ер нь бол за би бол дотоод ухамсарын талаас ихээсээ лөө гадаад талаас нь хэлээ тий. Боловсрол гэдэг бол ямарваа нэг юм хийж бүтээх, шинийг зохион бүтээх, бий болгох, альва нөөцийг одоо нөөц гэдэг нь одоо хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйлүүдийг бий болгох энэ чадварыг л
боловсрал гэж хэлж байна л гэж байна. Жинхэнэ боловсрал Тий. тий. Жинхэнэ боловсрал гэдэг бол хүнд хэрэгтэй зүйлийг бүтээх мэдлэгийг эзэмших. Ур ухаан, ур чадварыг эзэмших. Би болохоор боловсрал гэдгийг чинь үгийнх нь үндсээр боловсор гэж байгаа шүү дээ. Жимс нэг ингээд боловсроогүй байдаг шүү дээ. Тий. Боловсроогүй нь жимсийг идэхэр чинь шал амтгүй муухай гарч игээ. Тий. Боловсрцсан хойноо болгоо чихэрлэг гоё шүүслэг гоё амттай шиг юм болдог өстэй тий. Тий. Тэрнтэй адилхан юм шиг бас бодогддог. Боловсрал нэхээр идэхэд бэлэн бол тий. Хаа нэгэн газар очиод ажиллахад, хаа нэгэн хүнтэй хамтраад ажиллахад бэлэн болцсон ерөөсөө тийм. Амтлаг, шүүслэг, үр шимээ өгдөг. Би эрүүл мэндийг сайжруулж би жимс боловсрцсан жимс идэх чинь те үр шим өгж гоё байна штэ. Гоё байдаг. Тэ боловсроогүй жимс чинь бол түүгээл гаргаал хайхаа байдаг шиг. Өнөөдөр бол бидний ингээд яг ясман дээр их сургуулийн боловсрол бол яг тийм түүхий. Арай болоогүй. Тий, арай болоогүй. Тэгээ тэн дээр хүн өөрийнхөө ингээд чармаалтаар л одоо манай Монголын шүү дээ. Би ч одоо гадаад дотоод бол суулж төгсөөг учраас Монголынхоо боловсролыг л ярьж л дээ. Жохон түүхий. Тийм боловсрч гардаг юм шиг санагддаг шүү дээ. Ялгаа идэхэд бэлэн болоогүй. Америкт ч гэсэн ялгаа авахгүй хүн шууд гараал мундаг болчихно гэж байх уу тийм ээ. Ялгаа авахгүй бас л өөрөөсөө шалтгаална шүү дээ. Бас ялгаа авахгүй. Гэхдээ яг уу би бол тэгж хардгийн. Хүн Америкт боловсрол эзэмших, Монголд дотооддоо боловсрол эзэмших хоёр маш их ялгаатай. Үнэхээр ялгаатай. Би бол тэрийг бол баттай л хэлж чадна. Хүн гадаадд бол маш их бие даа сурдаг. Өөрөө өөртөөгөө маш их ажил сурдаг. Цагийг баримтлж сурдаг тийм ээ. Ингээд бас энэ дахиад буцаад дотоод руу орж эхэлж штэ тий. Ялгаа авахгүй тэнд бол ингээд гадаад оюутнуудтай ажиллана, гадаад багш нартай хэл усаа сайжруулах хэрэгтэй болно, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, цагаа зөв зохицуулах хэрэгтэй болно гэдэг юм. Ингээд нэг маш их нөгөө энд тулгараагүй байгаа асуудлуудтай маш их тулгарч идэг учраас өөрийгөө хөгжүүлэх тэр юмуд нь хамаагүй илүү л болдог юм шиг санагддаг штэ. Тэгэд Монголд сургууль төгссөөд Америкт төгссөн хойноо Америкт очиод сурахаар энэ ялгааг мэдэрч гин үү? Яаж мэдэрч гин? Миний хувьд бол яг хоо энэ ялгааг бол нөгөө 26 хүрчээд Америк руу дараа нь явсан учраас бас илүү мэдэрч харж исэн л да. Яг эндээ сургууль төгсчөөд явсан юм байна. Монголд сургууль төгсчөөд ялгааг нь харж исэн учраас сургуулиудын орчин, тэр нөхцөл байдал ямар том ялгаа байдгийг. Би бол шинжлэх ухааны технологийн сургуулийг төгссөн л дөө анх бакалавраараа. Тэгж яг тэр ялгааг нь маш их олж харж исэн. Энэ бол хүмүүсийн хувьд яадгийг бол би асуух хүн бол өөр байх л да. Миний хувьд бол тэр ялгааг бол маш ихээр мэдэрч исэн. Таны ярианаас бол нэрэл Америкт сурах бол бас л гоё л байх юм шиг санагдаж байна. Би бас нэг Японд сургалтаар явж ирсэн. Тэгсэн тэнд нөгөө нэг Африкаас ирсэн хүмүүс байсан. Вьетнам, Филиппин гэх нөгөө хөгжиж байгаа орнуудаас ирсэн баахан нөхдүүд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг гоё байсан байхгүй надад. Тэ сонирхолтой тий байхад тий. Тэ олон орны ингээ хүмүүс цуглаж чарч нөгөө нэг бие биенийхэн тэр нэг би тийм үндэстэн гэсэн юм ингээд арилждаг юм байлээ. Одоо дан японочдод би ингээ японочдод донд би орчхоор айгу төвхтэй байгаа байхгүй юу. Тэд нар чинь нөгөө бие биенээ маш их хөндлөх ингээд нэг тийм бие биендээ саад болохгүй байх гэсэн тийм их нарийн соёлтой. Тэгээ тэрэнд нь баригдах гэж би айгу хэцүү байгаа байхгүй юу. Тэгээ ингээд өөрийгөө хэд ингээд нэг бариад байгаа байхгүй юу. Тийм нөгөөдөл чи яг тэр хүмүүсийн байгаа юм шиг тийм. Тэр хүмүүсийн соёлоор нь байхгүй бол би айгу муухай харагдаж байгаа байхгүй юу тэнд чинь. Тэгсэн чинь яг олон үндэстэнд бүгдээрээ ингээд болоод ирсэн чинь тэр нэг үндэстэн давмгаас ёс жаншин байхгүй болж байгаа байхгүй юу. Тэгээ чөлөөтэй яг ингээд танах яд юм манах ингээд энэ тэрэгээд ингээд айгу гоё нэг тийм уур амьсгал бүрдчихсэн л та. Тэгээ тэр шиг байх гэж бодсон чинь бас сонирхолтой гоё л байх юм шиг санагдаж байна Америкт. Тэгээ манай монголчууд чинь бол юу нэг дандаа гадагшаал сургуульд явчих гад их л тийм л сонирхолтой байх шиг байна л да сүүлийн үеийн залуучууд бол тэрэн дотор нь ер нь болж игэл Америк явах нь бол илүү топ төвчний боловсрол болох гэдэг байгаа юм шиг санагдаж байна.
Ер нь яг хуу судалгаа байдаг л да. Аа. Яг энийг хэлэхээр хүмүүс зарим хүмүүс нь дургуутсч байж болох юм тийм мэдээгүй. Гэхдээ л яг бодит үнэн нөхгүй. За. Ер нь хүүхдүүд ингээ гадаад явах гэж байгаа хүүхдүүдийг ингээ ажиглаж байгаад эхний ээлжинд Америк л оюун санаанд нь битгэл юм байл л дээ. Тэгээд яг хуу тэр чинь чадахгүй гэдэг асуудал гарч ирнэ. Тэгээд доошоо юм бол тэгээд Канада, Австрали болно. За тэгээд доошоо юм болоод Япон болно. За тэгээд Солонгос болно. Тэгээд Итали, Монгол ч юм уу те ингээд юм болно. Тэгэнгүүтээ бүр болохгүй бол хятад болдог ч юм уу. Ингээд ингэдэг юм байл л дээ ер нь бол. Тэгэхээр яг оройд нь бол ялчгүй Америкт л байдаг юм билээ. Тэрийг бол би бас анзарч ирсэн. Яг угаасаа манай монголчууд чи ер нь би бол ингээд монголчуудынхаа сэтгэлгээг харахаар их тийм юу штэ. Тийм сэхлүүн арт юм штэ. Тий, ер нь тийм. Тэ сэхлүүн зүгээр нэг тэнд нэг газар ажил ороод ингээл номоо сайхан ингээл нэг тэр ажилдаа ханаал ингээл тэ Ингээ байж тариачин соёлтой арт түмнүүд бол тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр монголчууд чинь нэг тал дээр өссөн арт түмэн чинь генд нь байгаа юм ингээл ерөөсө хаана юу байна гэл соохолцоол тэ шин юм хаана байна тэ тэгээд нэг шин содон соргогийн тэ тэрэнд айгүй их сонирхолтой тэгээд ахиж дэвших юм болж игэл ер нь дараах хийчих санаатай шүү. Дарга 80 хийчих санаатай. Гэхдээ аргагүй бас хаад ноёдуудын үр удам юм доо бид нар чи. Би бол монголчуудыгаа их тийм ухаан сөхөөтэй, сэхээлэг их тийм хиймэрлэг арт түмэн гэж боддог. Том байх хэвээр. Хамгийн энэ дэлхийн нийтэд хамгийн сайн юм, хамгийн одоо сорон болсон зүйлүүд юу вэ? Тэрнээс очиж суралцаж ингэж тэрийг эзэмшиж явах хэвээр. Тим арт түмэн гэж боддог байхгүй юу. Тэгээ нэг жижиг дунд монд гэдэг юм ярианд их дургу. Жижиг монголчууд нэг жижиг үндэстэн энэ төр гэдэг ярианд би их дургу. Тийм монголчууд нэрэл жижиг биш тийм ээ. Жижиг байх ёсгүй арт юм. Тийм. Би өөрөө тэгтээ ингээд жижиг дунд үйлдвэр бизнес дээр хийх гээд оролдож нэлээ явсан л та. Тэгээ нэг сайнч болоогүй л дээ яг хав. Тэгтээ ингээд эргээ харсан чинь ер нь яагаад юм жижиг байх хэвээр. Ягаад том үйлдвэрүүд гэж ярихгүй байгаа. Тий, яагаад том гэж ярихгүй байгаа монголчууд. Том үйлдвэрүүдийг хөгжүүлээ. Тий. Том одоо big тий одоо масс асар том үйлдвэрүүдийг яг гэж ярихгүй байгаа нэ. Тий. За үйлдвэрийн байг том дэлхийн түвшний том юм яагаад ярихгүй байгаа монголчууд. Яагаад жижиг үндэстэн гэ. Тэгээ жижиг дунд үйлдвэрийнхээ санх хулгайлаа барьлаа гэл ингээл жижиг улам жижиг гэдэг жижиг гэдэг кодыг ингээд тарих угаалт бараг ард түмэндээ хийгээд байгаа юм аа шиг юмэр тий. Яагаад бид нар том байж болохгүй юм гэдэг ийм бодогддог байхгүй. Яагаад тэгэхээр монголчууд чи хаад ноёдуудыг үрсад дэлхийг эзэлж явсан хүмүүсийн үрсад тэр ген биднэрт байгаа шүү дээ. Монголын эзэнт гүрэн гэдэг чи одоо ямар агуу байсан юм бэ те. Ингээд Монголын эзэнт гүрэн 4 хуваагдахад 4 том эзэнт гүрэн гарч ирж байгаа байхгүй. Тий. Ийм агуу ард түмэн байж байгаа. 3 хуваагдавч гөрвлийн дэйтэй Монгол хэд хуваагдавч үлээ. Тэ 3 хуваагдавч тэ гүрний дэйтэй гэж байгаа байхгүй тий. Агуу байгаа байхгүй. Тэгэхээр би бол зүгээр нэг мөсөн ингээд зөв шууд Америкийн боловсролыг л зорих ёстой юм шиг надад бас санагдчихэл байсан л да. Ягаад тантай өмнө ч бас ингээд ярилцж байсан. Тэгээд үнэхээр Америкт боловсрол эзэмшсэн хүн бол дэлхийн ойрхон харагдах юм билээ. Яа хятад ч юм уу Солонгос, Японд боловсрол эзэмшсэн хүмүүсд бол яг Японтой л ингээд харилцаатай байхаас биш дэлхий бол тэр хүмүүст бол их жоохон төгтөл юм шиг л байна л дээ. Миний ойлгосноор бол тэг монголчууд бол ер нь нэг жоохон том дэлхий мэлхий гэдэг ингээд нэг жоохон том дуурай жоохон сэхэлэг тэнгэрлэг арт түмэн гэдэг байгаа шүү дээ. Энэ бол яалтчгүй нэг тийм юм бэ шүү бид нарт. Яг Америкийн нэгдсэн улсын талаар би хүмүүс жоохон ойлголт өгье гэж бодъё л да. Жишээ нь Америкийн топ 500 компани гэж байдаг байхгүй. За. Тэрний хамгийн том нь бол нэг BlackRock гэдэг компани байдаг. За тэр компани өөрийн хөрөнгө нь бол 9 тэрлион доллар гэж байгаа. За энэ харьцуулах юм бол Германы эдийн засаг 7 тэрлион доллараар хэмжигдэж байгаа. Австрали өөрөө 11 тэрлионоор хэмжигддэг байхгүй. Тэгэхээр чинь Америкийн 500 компани топ компани нь өөрөө энэ хоёр улсын хэмжээний байх нь шүү дээ. Ганц л компани шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бол улс бол өөрөө их том улс гэдэг нь бол харагдаж байгаа гэж байна. Ийм л жишээ ярьж хадлуулаа. Тэгээд манай монголчууд ингэдэг штэ нөгөө эрхийг сурахаар бэрхийг сур хамгийн дээд эрдэм бол эрдэм ном тэгдэг штэ тий. Хамгийн их
эрхэм баялаг бол эрдэм номоо, дунд баялаг бол үр хөвгтэй. Аддаг баян бол Аддаг баян бол эд хөрөнгөө гэдэг. төрөнгөө. Тий. Эрдэм ном сурна гэдэг бол үнэхээр их эд баялаг. Тэр бол ингээд хэвээ Дуусашгүй, дундаршгүй. дуусашгүй, дундоршгүй нэг ийм эд баялаг юм байл л шүү дээ. Би бол одоо яг өөрөө ингээд мэдэрч байгаа байхгүй юу. Өмнө нь би яадаг байсан бэ гэхлээр ингээд бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес хийжсэн. Тэгэхэд бол надад одоо яхаа болохгүй ч нэг болоод явж л ийсэн л та. Тэгээ одоо сүүлийн үед бол яг би ингээд толгой доторхоо ашиглаж байгаа байхгүй юу. Толгой доторхоо ашиглаад хүмүүст өгч जैन. Толгой доторхоо ашиглаад мөнгөч олж сургалт хийгээд те. Тэг ингээд бол үнэхээр энэ дотор орсон, энэ дотор сурсан мэдсэн юм гэдэг чинь бүр валют юм биш дээ ерөөс. Бид нар ингээд өөрсдийнхөө ингээд хэр баян хүн бэ гэдээ асуухаар хүмүүс бол ингээд за би чинь нэг тийм байртай, машинтай аж гэдэг юм уу те. Нэг гадаад эд хөрөнгөөрөө л эд баялгаа тодорхойлох гэдэг байхгүй тийм. Үгүй юм байна. Гадаад нэг 2 өрөө байр бол нэг 100 сая төгрөг. Тэгвэл энэ дотор байгаа мэдсэн сурсан тэр зүйлүүд чинь болов тэр 2 өрөө байрыг 20-эгч бий болгож болох үс зүйл чинь энэ дотор байгаа. Тэгээ манай монголчуудын хэлдэг энэ эрдэм ном бол эрхэм дээд баялаг гэж тэ ямар үний юм бэ гэж бодогч байгаа байхгүй юу. Тэгэд энэ нь бол за гадаад боловсролын байдлаар эзэмшээ гэвэл үнэхээр үнцэнтэй насан туршийн ийм эд баялыг эзэмшээ гэвэл яхаа одоо Америкийн боловсрол байж болох юм шиг байгаа. А нөгөө талдаа зөвхөн гадаад энэ мэдлэг тас шүтэж болохгүй бид нар дотоод ухамсараа хөгжүүлж энэ ухамсарын боловсролыг бол гарцаагүй давхар авч явж явах хэрэгтэй. Давхар авч явах хэрэгтэй. Энийг бид нар бол орхиулж ерөөсөн боломжгүй юм шиг л. Ер нь бол жаахан нийгмийн ингээд нийт төвшөнд аваад үзэхэд бол ингээд их орхигдож байгаа шүү дээ. Тэ? Бяцлал хийж байгаа дунд сургуулиуд байд юм. Ганц нэг хувийн сургууль байж магадгүй юм, тэ? Тий. Одооноос нэг ганц нэг хувийн сургуулиуд бас хэрэгжүүлэх гэж үзээд ах шиг л байгаа. Гэхдээ яг нөгөө хит ихт нөгөө яхаар бас нөгөө тэд чинь академик боловсрол руугаа анхаарч явах хэрэгтэй тий. Тэгэхээр яа гэм бол олж болт юм бол яа гэм бол би сайн мэдэхгүй л байна л да. Эрхийг сурахаар бэрхийг сур, эрхийг сурахаар эрдэмийг сур. Боловсролын энэ дотоод ухамсараа бяцлаглаар хөгжүүлээ. Тэгвэл дотоод боловсрол маань бий болно. За гадаад боловсролыг хамгийн тултлан дээд хэмжээнд нь эзэмшээ гэвэл дотоодын ихтэй сургууль яг болж л байгаа бахал та тий. Америкийн боловсрол бол бүр яг л билүү. Дээд түвшинд нь байж чадхал юм шиг. Тийм тэрэн дээр би нэг жишээ ярьчих уу. Би яг энэ нэвтрүүлгийг яхаас өмнө бэлтгэсэн л байсан юм л да. Яг би бол энийг нөгөө өөрөө шинжилгээ ухааны технологийн сургууль төгссөн учраас би тэр сургуулийг төгсөөд өөрийнхөө сургуулийг одоо ч гэсэн маш сайн сургууль гэж бодож явдаг. Шинжилгээ ухааны технологийн сургууль гэдэг бол сайн сургууль. Монгол улсын их сургууль гэдэг бол маш сайн сургууль гэж би бодож явдаг. Одоо ч гэсэн тэр бодолтой хэвэндээ байгаа. Тэгээ яг нь ер нь бол дэлхийн ранкаар манай сургуулиуд маань хэдэд явж байгаа юм бэ гэдгийг би судалгаа хийсэн. Дэлхийн ингээд яа тийм дээд сургуулиудыг эрен бэлчсэн байна. Тийм одоо World Rank гэдэг одоо нэг ранкийн төвшингээр ингээд тодорхойлцдог байхгүй. За тэгээж Монгол улсын их сургууль бол 7882-т явж байгаа юм байна. За Анагаахын их сургууль бол 9034-т. За миний төгссөн шинжилгээ ухааны технологийн сургууль маань 12309-т явж байгаа байхгүй. Дэлхийн одоо бүх сургуулиудыг тий сургуулиудын ранк буюу одоо үзүүлэлтээр нь ингээ харьцуулдаг тийм олон үзүүлэлт эренбилж байгаа юм уу тий. Олон үзүүлэлтээр ингээд гаргадаг. За тэр үзүүлэлтээр нь гаргахад бол шинжилгээ ухааны технологийн сургууль маань 12399-т ингээ явж байгаа байхгүй. За тэгэхээр яг манай өөрийнх нь манай одоо боловсролын төвийн маань 210 сургуулиуд ер нь хэдэд явж гэнэ үү гэдэг ингээ харьцуулахаар эхний 3 400 500 ингээд холилдоо те. За 50 60 70 150 160 70 80 ч гэдэм ингээд янз янз холилдоод ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр бол яг харьцуулж хулуул гэж би хүмүүс харж байгаа л да. Тий. Гэхдээ яг би бол Монголынхон боловсролыг бол муу гэж боддоггүй. Гэхдээ яг ер нь бол
ер нь нэг 7-оос 10,000-ын хооронд явж байгаа юм байна л гэж ер нь судалгаа хийхэд бол харсан. Мөс хамгийн өндөр нь 7000 дээр яваа. Тэгээ 7800 явж байгаа байхгүй. Зүйл дээр. Бас болоог нь болоог л байна л та. 1000 ядаж нэг 1000 руу ороод ирлэх ч юм шүү. Ядаж нэг 2000 руу ороод ирчих шал өөрлөх гэдэг тийм. Тэгээ танаа төвөөр ингээд жууштай хийлгээд тэтгэлэг авъя гэж байгаа хүүхэд ямар цензуур шаардлага, тавигдах шаардлага нь юу вэ? За манайх бол ер нь англи хэлний оноо шаарддаг. IELTS, TOEFL эсвэл Duolingo гэсэн оноонууд төгсөн байх шаардлагатай болдог. Ер нь англи хэлээр сурсан хүүхэд бол очиж сурч штэ. Тэгээ хамгийн доод оноо нь IELTS-тай тэнцвэрлэх дүн нь бол 5 болон 5.5-тай тэнцүү байх хэвээр. Эсвэл түүнтэй дүүцэх Duolingo, TOEFL-ийн оноотой байх хэвээр гэдэг хэвгүй. За тэгээ ер нь хүмүүс Солонгос сурах, Японд сурах, Америкт сурах, одоо Нидерланд, Германд сурах хоёр эдгээр ямар ялгаатай юм те гэдгийг бол хүмүүс нэг сайн олж харддаггүй. За би тэрийг бол хэдхэн жишээн дээр би хэлье гэж бодож байна. За жишээ нь та одоо Германд төгссөн байлаа гэж бодъё. За Германд төгсөөд Германд ажиллаж амьдрий гэж бодъё тийм ээ. За тэгтэл Герман маань өөрөө нэг үндэстний орн. За Герман үндэстэн буюу аричуудтэй цагаан германчууд. Эднэр бол аль болохоор ингээд бусад орны хүмүүсийг бол өөрсдөөс хизээш дээгүүр гаргахыг хүсдэггүй. За Солонгосыг аваад үзье. Солонгос гэх чинь бол бас нэг үндэстний орн. Бас солонгосчууд бол яг өөр бусад орны үндэстнүүдийг өөрийнхөө дээр дарга болохыг хизээч хүсдэггүй. Хизээч гаргахгүй гэж ойлгох хэрэгтэй. Япончууд мөн адил. За ингээд нэг бодох хэрэгтэй тийм ээ. Америк бол олон үндэстний орн. Тэнд бүх үндэстний дэлхийн 200 хэдэн орны бүх хүмүүс тэнд ингээ холилдоод амьдарч байгаа. Энд бол хэн дарга болох нь хэн яах нь бол тэр хүмүүст хамаагүй. Яг л бүгдээрээ нэг үндэстний орн биш учраас харин хэн чадвартай, хэн мэдлэгтэй, хэн өөрийгөө илэрхийлж одоо өөрийгөө ойлгуулж одоо тэр ажил төрлөө сайн хийж чаддаг нь тэнд одоо цойлж гардаг ийм орн баггүй. Тэгээд ингээ бодохоор за тэнд бол за жишээ нь Европын холбооны улсуудад манай монголчууд компани байгуулад одоо бодоо олгож байна гэсэн тийм юм сонсч ирсэн үү те. Германд ч юм уу, Нидерланд ч юм уу, Их Британд ч юм уу, Шведд ч юм уу те. Компани байгуулад ингээд одоо манайх хэвээр алаад хийж гин гэсэн тийм сонсогдож байгаагүй. Гэтэл Америкийн нэгдсэн улсууд манайхан маш олон төрлийн бизнесүүдийг байгуулад маш амжилттай явж байгаа хүмүүс одоо мянга-мянгаараа гарч ирсэн. Одоо гарч ирж байгаа. Бүх төрлийн бизнесүүд дээр ер нь одоо залуучууд маань одоо сүүлийн үед маш их гарч ирж байгаа. Энэ юу хэлж байгаа нөхөр тэнд бол маш их эрхчлөө байдаг юм. Жинхэнэ эрхчлөөний орн буюу тэнд бизнесээ байгуулад бүх боломжоор ингээд өөрөө чадчихлээвэл яаж сайхан амьдрах бүх боломжийг гаргаж өгдөг. Японд тэгвэл тэгж байгаа юм уу? Японд компани байгуулад манай монголчуудтай бодоо олгоод эсвэл Солонгост монголчуудтай мундаг том компани байгуулад ингэж байна. Боломжгүй байдаг. Яг л тэд нар алсаараа ингэж дарж идэг байхгүй. Гэтэл Америкийн нэгдсэн улсууд бол тэр хамаагүй байдаг. Тэр хэн чадварлагд те мэдлэгтэй өөрийгөө яаж чаддаг энэ хүмүүс цойлж гарах дэлхийн хэмжээний компанийг ч Америкт байгуулад Монгол орноо өөдөн татаад ингээд явах боломжууд залуучуудад ингээд нээлттэй байгаа байхгүй. Тэр энэ ялгааг бол хүмүүс мэдрэх хэрэгтэй. Дээрээс нь зүгээр компани байгуулад ажилдгүй махад л ажил хөдөлмөр хийгээд одоо дэлхийн топ компаниудад одоо мундаг ахлах ажилтнууд хийгээ те одоо Стэнфордын сургуульд одоо том профессор хийгээд дарга хийгээд ингээ явж байгаа хуульчнэр гэдэг 40 залуучууд байгаа шүү дээ Америкт маш мундаг сайхан. За Пиццгийн хүрээлэн гэж байгаа Америкийн тэр бол цөмийн реакторын одоо тэр том юмд ахлах инженерийгээ сая долларын цалинтай хүртэл ажил хийдэг хэд хэдэн залуучуудыг би мэдж байгаа. Ийм монголчууд юм уу тий монголчууд ингээд ийм боломжууд байдаг юм аа гэдгийг хэлэх гэсэн. Тэгэд за IELTS-ийн оноо шаардах юм байна. Өөр ямар тавьж шаардлага байх вэ? Өөр шалгуур байхгүй. Ерөөсөө IELTS-ийн оноотой байхад л болно тий. За IELTS-ийн оноог бол одоо хүүхдүүдээр хичээх юм бол 3-6 сарын дотор л өсч болж байгаа шүү дээ. 3-6 сарын дотор жоохон хичээхэд л ер нь хүн бол маш сайн сайжраад тэр оноог авчих боломжтой. За тий харин би өөрөө чи ингээд сонсоод байхад бол ер нь хамгийн хялбархан аргаар тэгээд хамгийн хямдхан зардлаар сурах боломж нь Америкт сурах боломж бол
таних л байгаа юм шиг л санагдсан л та. Би бол ингээд бас сургалт хийж байна. Гадаадаас маш хүмүүс суралцж байгаа. Манай сургалтанд. Америкаас, Европоос тэгэл Солонгосоос ч гэл ингээд олон хүмүүс суралцдаг. Тэгээ зарим нэг хүмүүсүүдийг ингээд харж байхад сонсож байхад бол Америкт очсон байна. Эсвэл тэр хаана байна те гадны ингээд бүхэл улс оронд бол монголчууд сурж шүү дээ. Очоод дахиад асуудалтай. Очоод нөгөө дахиад нөгөө сэтгэл зүйн асуудлууд байна. Буруу зөрүү явах. За бүр Америкт очсон хүн бол хүүхдээ аваад очиж хүүхд нь ингээд сурж байгаа мó да. Мастерт сурж байгаа юм шиг байна. Тэгээд ингээ янз бүрийн юм хэрэглээд байна. Архит амих өөр төр Америкт чинь бас л тэр сайн муу юм их л байгаа л байх л та. Тэгээ муу янз бүрийн юмнуудаа бас ингээд оролцоод байна. Тэргээд тиймэрхүү одоо юмнууд бас их ингээд сонсогдчихлаа юм л та. Би болохоор эргүүлээ танаас асуучмаар байна л да. Ер нь дотоод ухамсараа хүн хөгжүүлсэн хүн энэ гадаадч бай, монголч баяр нь энэ боловсрол эзэмшихэд ер нь хэр үр дүнтэй байх юм бэ те? Дараа дараагийн амьдралд нь яаж хэрэг болох юм бэ? Ер нь дотоод ухамсараа хөгжүүлсэн хүн. Харин тий. Ёстой таны яг асуусан чинь тэгж бодож байна. Үнэхээр ер нь гадагшаа явах гэж байгаа хүүхдүүдийг бид нэр бас яг дотоод ухамсарын боловсрол олгож жоохон бэлдүүл илүү бас зүгээр гэж магадгүй зөвхөн айлтс биш тий. Яг тэгэхээр ээж аваасаа хоол явах гэж штэ. Хай хяналтгүй болох гэж штэ нэгэсэндээ. Тэгэхээр тэгээ бие даах чадвар нь ямар байгаа юм. Дээр нь нөгөө буруу зөрүү юм руу хальтраад явчихгүй тэр нөхцөл боломж нь байгаа мó. Тийм дотоод ухамсарын боловсрол хүмүүжил ёс зүй. Тийм юм байгаа юу гэдэг дээр бас бодж үзвэл зүйтэй байж магадгүй гэж бодож шүү. Яагаад гэхлээр одоо энд ингээд нэг болохгүй байгаа хүүхдээ явуулчвал тэнд очиж болчих юм шиг нэг сандаг. Зарим нь баг эндээс энийг нэг явуулаад өгөөч гэ тэ одоо нэг баг тэгээд идэг улсууд байдаг шүү дээ. Над дээр бол тэгж орж ирсэн улсууд бас бий. Энд болохгүй байгаа хүн чинь тэнд очиод сайхан болчих нь бас юу л юм те. Энд нөгөө сэтгэл зүйг энд дотоод ухамсарыг хөгжлийг нь тодорхой төвшөнд хүргэчүүл зөв замаараа явна шүү дээ. Очоод зөв замаараа явах нь баталгаатай болно шүү дээ. Тэнд очиж энд хүмүүжээгүй хүн тэнд очиод Америкт хүмүүжүүлчихнэ гэж юу л бол тий. Тэгэхээр магадгүй зөвөр яг таны асуултаас бас ингээд бодоход бол нэрэл бас бодох нэг зүйл бол гадагшаа явуулъя гэж бодож байвал 10 жилийн хүүхдч байт юм уу. Тэд нар бол бас нэг юм хүүхдүүдэд бясалгал дотоод ухамсарын боловсролыг олгох чиглэлд тодорхой юмнуудад Монголдо амруулж байгаад явбал бас зөвгөр байх л та. Яг одоо яг тим юм гэж би бол хэлж мэдэхгүй л байна л да. Яг тэрэн дээр. Тэгвэл яг тэр энэ дээр чинь би сайхан санаа бодлоо л да. Яг энэ чиглэлээр нэг юм хүүхдүүдэд зориулсан. Одоо 17-тай, 16-тай, 17-тай, 18-тай тий. Яг сургуулаа төгсөх гэж байгаа, төгссөн, яг төгсөх гэж байгаа ч гэдэм үү. Ийм хүүхдүүдэд зориулсан нэг богино хугацааны ийм сургалтууд бас байвал их зүгээр л юм байна. Тий байж болох бах. Яг одоохондоо бол яг ийм тийм хэцүү юм алга байна л да. Зүгээр ингээ ярианаас бол тийм байж болох нь бол болох л байх. Гэхдээ жоохон эрэлт хэрэгцээ тэгэл тэр чинь сургалтын хөтөлбөр агуулга гаргана ямар юу яах вэ гэл ингээл нэлийн болох л байх л да. Тэгээ дээр нь нэмээд хэлэхэд таны төрөний ярианаас бас ингээд гарч ирж байна л да. Америкт монголчууд ер нь яагаад бизнес хийгээд тий. Дэлхийн түвшний компаниг Америкт босгож ирж болохгүй тэр сайхан орчин бүрдсэн газар нь очиод тий. Эхийн тулд монголчууд бол эндээс явахдаа угаасаа тийм том болчоод дотроо том болчоод дотроо зоригтой том зоригтой тийм өөртөө итгэсэн итгэлтэй бадарсан өстой жинхэнэ Чингисийн Монгол гэсэн энэ огшил урам зориг зөвхөн сурхан чухал биш. Тэнд компани байгуулж, том бизнес байгуулж тий дэлхийн хэмжээнд ажил хөдөлмөр хийнэ гэдэг юм уу тэгж бодож явах нь илүү гоё биш үү тий. Тийм шүү дээ. Яг эндээ ингэж нэг жоохон дотоод сэтгэл зүрхээрээ ингэж том болж агаад бэлтгэгдэж агаад тий Америкт очиод ийм том бизнесийг хөгжүүлэе ч гэдэг юм уу. Дэлхийн хэмжээний хүн болъё гэсэн ийм агуу тэр өөрийгөө дотроосоо таньчаад өөрийнхөө авьяас чадварыг олцоод өөрийгөө нээчээд ингэчээд тэгээд Америк руу явсан боловсрол бол илүү өөр төнтэй байж болох юм.
байх магадлал маш өндөр. Би яагаад тэгэхээр ер нь Америкт компаниуд ер нь яаж томордгийг би нэг хальт яриа гэж бодож байна. За. За яг хөө Монгол өөрөө одоо Монголын одоо эдийн засаг одоо сүүлийн үед нэлээд гайг болж байгаа тий. Нүүрс сайн гаргаж байгаа. Тэгээд тэрнээс болоод бас гайгүй мөнгө олж эхэлж байгаа тий. Энэ жил нэг 10 хэдэн тэрбум долларын 14-5 тэрбум долларын нэг борлуулалт хийсэн юм шиг байлээ. За тэгэхээр яг хуу гэхдээ энэ бол нэг зүйлээс хамааралтай байгаа байхгүй юу? Тий. Нүүрс гэдэг зүйлээс хамааралтай байгаад байгаа. Тий. Манай олон тулгууртай эдийн засагт болох хэрэгтэй байхгүй юу? Тий шүү дээ. Болох шаардлагатай байгаа. Энэ өөрөө залуучууд ингээд маш ноу хау шингэсэн маш их олон бүтээгдэхүүн хийдэг те олон том үйлдвэрүүдтэй тэр нь ингээд дэлхийн зах зээл дээр тэрийгэ борлуулдаг ийм одоо гой болоосаа гэж би боддгийн. За тэгээ яг уу Америкт ер нь бизнесүүд ер нь яаж томордгоо гэхээр эхлээд ингээд жижиг компаниуд ингээд байгуулагддаг. За. Тэгээ тэр ингээд борлуулалт сайтай болоод үйл ажиллагаа нь сайжраад ингээд ирэхээрээ за нэг 4-5 жил болдог ч юм уу те. Ингээд ирэхээрээ хөрөнгөний зах зээл дээр IPO гэдэг чинь IPO гаргадаг гэдэг шүү дээ тий. Ингээ гаргацдаг. Аха. За тэр компани үзүүлэлтүүдийг ингээд хүмүүс нь ингээ харж агаад за энэ ер нь ирээдүйтэй компани юм байна гэж үзэх юм бол маш олон компаниуд байдаг л да. Ингээд тэнгууд хүмүүс өөрсдөө ингээ судалж агаад ер нь ингээд хөрөнгө оруулдаг байхгүй. За тэр бизнесмэнд нь хөрөнгө оруулна, жирийн иргэд нь хөрөнгө оруулалт хийн. За ингээд тэрбум доллар, 10 тэрбум доллар, 100 тэрбум доллар ингэж босч ирдэг. За. Тэгээд тэр компани ерөөсөө маш хурдан хугацаанд дэлхийн компани болчдөг. Ерөөсөө энэ Америкийн эдийн засгийн одоо энэ бизнесүүд томордох хамгийн гол юм бол энэ хөрөнгийн бирж нь маш хөгжсөнтэй холбоотой байдаг байхгүй. Ингэж болдог. Тэгэхээр яг нь ер нь бол манай монголчуудад бол боломж байгаа. Сайн хөдөлмөрлөө, сайн одоо ноу хавтай гоё ингээд бизнесүүд гаргаж ирээд ингэж чадхаа тэгээд iPod гаргаж чадах юм бол тэр хаанхын компани байх нь хэн үүсгэн байх ус тэд нар ч ямар ч хамаа байхгүй. Хөрөнгө оруулалтаа тэд нар ингээл өдөр тутамдаа хийж идэг байхгүй. Жишээ нь одоо хөрөнгөний зах зээл гэдэг чинь асар том одоо хичнээн тэрлэн доллар өдөртөө 10-20 тэрлэн доллар эргэлж идэг юм зах зээл. Тэн дээр зүгээр өдөр болгон хөрөнгө оруулалт хийж ил байдаг, авж ил байдаг, ингэж ил байдаг зүйл учраас тэр одоо 1 тэрбум доллар, 10 тэрбум доллар босох бол тэнд бол асуудал биш байт юм байна л да. Ингэж компаниуд томордог юм аа. Америк руу сурлаа гэд Монголоос явж байгаа хүмүүс тэнд ямар ялгаатай сурдаг сэтгэлгээний онцлог байдаг болов? Эсвэл яттаас ч юм уу сурж байгаа хүмүүс. Ер нь анзаарч ирсэн. За жишээлхэд бол манай монголчуудыг би ажиглаж исэн, тэнд сурж исэн оюутнуудыг ажиглаж исэн, хятадуудыг анзаарч исэн, японочдыг анзаарч исэн. Ер нь зөвхөн би Азийнхаа өөрийнхөө арай сэтгэл дойр байсан учраас тэгж анзаарч исэн. Тэгэхэд монголчууд бол ихэнхдээ яадаг вэхээр хоорондоо нийлж жоохон асуудал үүсгдэг. За. Нийлэхээр асуудал үүсгдэг тийм. Харин хятадууд нийлэхээрээ хичээлээ өдөр шөнөгүй хийдэг. Сурдаг. Японочууд бас мөн адил. Тэгээ би нэг өдөр хятадуудаас ингээ өглөө босоход хичээлээ хийгээл тэр лаунж гэдэг шүү дээ, хичээлээ нийлцсэн ингээл хичээлээ хийж идэг байсан. Шөнө удахад хичээлээ хийж идэг байсан. Гэхдээ та нар ч одоо ямар хичээл хийдэм бэ одоо гээ би бүр гайхаад хятадуудаас сууж ирсэн гэсэн чинь бид нар энд ингээ хятадаас ирээд ингээд Америкт боловсрол зэмшгэ тий ээж аавынхаа мөнгийг бас үрж байна ингэж байна. Тэм учраас бид нар сайн сурах хэрэгтэй. Бид нар Америкийн төгсөөд Америкийн нэгдсэн улсын бүх салбарт ингээд толгойд нь гарнаа. Толгойд нь гэж байгаа шүү. Толгойд нь гарах тийм хүсэл мөрөөдөлтэй бид нар. Тэм учраас бид нар сайн сурахгүй болохгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэдний одоо бодол оюун бол их хүчтэй том байдгийн билээ. Манай оюутнуудыг бол ажиглаж байхад тийм бодол жоохон бага л байсан. Бага байсан шүү. Тийм зоригтой болгоод явуул л та. Түүтийг. Тэгэхээр бол тийм зоригтой болгоод явуул бол яг л тэр хятад хүүхдүүд шиг, тэр Япон хүүхдүүд шиг тийм ээ болох юм байна даа гэж би харсан. Тэгэд монголчуудаас одоо тэгээд сурж байгаа тэр юу лээ? Сая долларын цалин байлантай ажиллаж байгаа залуучууд байдаг гэж ярьж байсан тийм. Тэд нар буцаагаад ингээд тэр сурж байгаа хүүхдүүдтэй туршлага хаваалцах ч юм уу тиймэрхүү уулзалт юм тэр зохион байгуулж идэг юм байт юм уу манай монголчуудаас?
Манайхан яг үе тэр талаасаа жоохон нөгөө нүүдэлчин ард түмэн юм болохоор ч гэдэг юм уу. Жоохон бие биетэйгээ ингээд ойрхон харилцаа жоохон муутай юм шиг санагддаг тий. Яг ингээд тухайн хүн чинь өөрөө ингээд мундаг болоод гараад шавчиж байгаа шүү дээ цойлоод. Тэгээд бие биетэйгээ жоохон харилцах талаасаа жоохон бага юм болов гэж би боддог тий. Тэгэхээр боловсрал гэдэг бол бас нэг хоёр боловсрал байх юм байна. Хамгийн дээдлийн гадаад талдаа хамгийн дээдлийн боловсралыг эзэмшье гэвэл Америкийн боловсрал байж болж байна. Энийний урд нь төрүүлээд дотроо бид нэр ухамсараа сэтгэлгээгээ хөгжүүлэх боловсралыг бас хийж авах хэрэгтэй байна. Энэ бол дотоод боловсрал. Гадаад боловсрал бол мэдлэг. Энийг бол Монголдо сураа гэхэд 7800-ийн бид нар явж байгаа сургууль хамгийн наандаж байна шүү дээ. Тэгвэл илүү дээд түвшинд сураа гэвэл бол Америк болж байгаа юм. Тэгэхдээ бид нар бол монголчуудын хувьд бол бид нар ингээд үнэхээр энэ улс орон хөгжиж сайн сайхан амьдрий гэвэл миний яриад байгаа нөгөө дотоод ухамсар, даалд ухамсар, сүнсний хөгжил гэдэг юм аа орхигдуулах юм бол монгол хүн биш болчих юм шиг санагддаг. Одоо манайхан ч нэг Монголын юм бол муу мухай байх юм шиг, гадаадад л нэг юм л сайн байх юм шиг болоод шүү дээ. Яав гадаад юм сайн дээж. Тэгтээ бид нар чинь монгол хүн шүү дээ. Тэ? Монгол гэдэг нэг юм энэ дэлхийн 200 улс дотор чинь монгол улс гэдэг чинь ямар энэ 200 улс дотор ямар үр өгөөж ямар нэг тийм өөрмөц өнгө төрхийг тодорхойлж гарч явах хэвээр. Байгаль ертөнц хорвооч нь гэдэг штэ. Цэцэг болгон өөр өнгөтэй. А энэ нь өөрөө байгалийн яг юм тэнцвэрт байдлыг бий болгож, байгалийн нэг өнгө төрхийг бий болгож. Дан дэлхийд дээр дан шар цэцэг ургадаг болчихвол ч одоо утгагүй болчих штэ тий. Цэцэг болгон өөр өнгөтэй байж тэр өөр өнгөөрөө дэлгэрч гарч ирж хорвоо ертөнцийг тэгшдэх хэвээр, баланс хэзүүлэх хэвээр гэдэг ш. Тэр шиг манай монголчуудад бас нэг тийм үүрэг рөл байгаа штэ. Дэлхийн ертөнцид нэг оруулах үүрэг рөл байгаа штэ. Тэрийг бид нар монгол хүн гэдгээрээ эндээ язгуураасаа үндэснийхээ онцлогоос тэрнээсээ суралцаж тэрийгэ мэдэж таньж энийгээ суралцсан ихээр дотгошоогоо өөр дүгэл орох гэдэг юм л. Бид нар дотроогоо өөрийгөө таних хэвээр монгол хүн гэдэг энэ онцлогоо бүрэн дүүрэн таньж мэдэж авах хэвээр. Дээр нь дахиад өөрийнхөө энэ дотоод нөөц бололцоо даалд ухамсарынхаа хүч чадлыг ашиглаж сурах хэвээр. Даалд ухамсар гэдэг бол үнэхээр агуу хүч чадалтай. Яг бидний дотоод ухамсар л гэсэн үг л дээ. Зүйрлэшгүй их тийм хүч чадал бидэнд байх. Чингис хаан гэдэг чинь те ингээд нэг юм боолчлогдоод явж исэн л хүү үсттэй. Эцэг нь өнчөө өрөөсөн. Чингис хааны үед ч одоо монголчууд ч одоогийн Америк байсан юм шүү тийм ээ. Тийм шүү дээ. Яг энэ одоогийн Америк байхгүй да. Тэгээд л ингээд айлаар ороод гуйлг гуйж хоол идээд дөнгөлүүлээд явж исэн хүүхэд тэгээ тийм зүйл битээ чадсан шүү дээ. Тэгээд Чингис хаан ямар оюун ухаан, ухамсарын боловсрол юу эзэмшиж вэ? Яач вэ? Энэ нууц бол монголчуудад байгаа гэж боддог. Тэгвэл энэ Монгол энэ өв соёл уламжлалынхаа дотоод ухамсарынхаа боловсролыг эзэмшиж авжгаад дотроо нь эхэлж боловсрж авжгаад тэгээ гадагшаа очиж Америкийн боловсролыг эзэмшиж энэ хоёр нийлж гэмээн үнэхээр энэ бол жинхэнэ утга төгөлдөр жинхэнэ төгс. Тэгээ энэ дэлхийн ертөнцийн чинь монголчуудын оруулах тэр хувь нэмрээр сайхан болох нэг тийм гаргалгаа тэндээс гарах байх гэж бодож шүү. За ингээд өнөөдрийнхөө подкастыг энэ хүрээд өндөрлөе. Танд эцэст нь хэлэх зүйл байгаа юм. За ер нь бол миний хувьд бол монголчууд маань одоо сайн боловсрол эзэмшиж яах нь эрдэм мэдлэг бол одоо хамгийн дээд баялаг гэдэг чинь шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүн бол эрдэм мэдлэгийг бол одоо хамгийн дээд тавьж явах хэрэгтэй. Хүүхдтэй мөнгө хадгалахаас илүү за энэ хүүхдтэй байр маяр авч өгөндөө ч гэдэг юм уу тэгэж бодхоос илүү Яг зөв. тэр мөнгийг тэр хүүхдэд толгой дотор нь өгөх хэрэгтэй. Яг зөв. Ингэж л чадвал тэр хүүхэд бол тэр байр байтугай зүйлийг
бүтээж хийж бий болгож чаднаа л гэж би Тийм хэлмээр. шүү. Тийм шүү. За их баярлалаа. Подкаст танаа ингээ боловсролын төв дээр ирээд сайхан ярилцлаа. Тэгээ үзэгчд маань бас одоо боловсрол тэгээд Америкийн боловсрол дотоод ухамсарын боловсролын талаар тодорхой хэмжээнд ойлголт мэдлэг авч энэ ярилцлага өргөөж өгөх байхаа гэж найдаж байна. Тэгээд ухамсарын хүч подкастын маань энэ дугаарыг тухлан сонссон та бүхэндээ баярлалаа. Та бүхний дотоод ухамсарын боловсрол болоод гадаад оюун ухаан тархины боловсрол хослон хөгжихийн өлзийтэй ирүүлгийг өргөж өндөрлж байна подкастаа. За баярлалаа.